Тэгэхээр миний энэ бичлэгийг хийж байгаагийн гол зорилго бол өөрийн стилээ хайж байгаа танд уран зориг өгөхөд оршиж байгаа юм. Сайн байцгаана уу загварын хорхотнуудаа. Өөрийн стилийн имижтэй анхаарал хандуулдаг, мөн стилээ өөрчлөх хүсэн ч хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй байгаа аль ч насны эрэгтэй эмэгтэйчүүд наашаа анхаарал хандуулаарай. Хувцас загварын талаарх мэдлэгээ жаахан өөрчлөлцгээе. Сүүлийн үед цаг агаар дулаарч хаврын өрөө орсон шүү дээ. Үүнтэй холбогдуулаад хувцсны шүгээгээ өөрчлөх, шинээр зохион бүтээхийн тулд шопинг хийх шаардлагатай гэж бодож байгаа ихэн бүхэн энэ бичлэгийг заавал үзээд гарах хэрэгтэй. Учир нь юу вэ гэвэл хавар зуны улирлын тренди мэдээллийг хуваалцахаар би бэлэн болоод байна. Миний бодлоор хувцас загварт хамгийн чухал зүйл бол уран зориг, мөн эрэл хайгуул гэж боддог. Олонний танил эрхмүүдийн эсвэл улирал болгонд асар хурдцтай солигдож байгаа трендүүдийг сохроор дагахаас илүүтэйгээр нүдээр харж эрэл хайгуул хийснээр тэр дундаас өөрт тохирох стилийг сонгож аваад түүнийг трендээр баяжуулж таны өөрийн гэсэн давтагдшгүй хэм маяг бий болно. Тэгэхээр миний энэ бичлэгийг хийж байгаагийн гол зорилго бол өөрийн стилээ хайж байгаа танд уран зориг өгөхөд оршиж байгаа юм. Энэхүү видеонд хавар зуны загварын чиг хандлагыг шууд загварын тайзнаас хэрхэн өдөр тутмын амьдралд буулгах боломжтой вэ гэдгийг зурагтай жишээтэй мөн тайлбарын хамт хүргэх болно. Кофе эсвэл цай бэлдээд тухлан суугаарай. 25 оны хавар зуны чиг хандлагыг харах юм бол эрх чөлөө бас гоо зүй гэж шууд нэрлэхэд хэлцгээргүй байна. Ер нь бол бид нэр дулааны уйлрал шийдэх үед сэтгэл санаас сэргээж, аялалд гармаар, эсвэл бүр дурдламаар, хадаад үзэнжиндээ өөрчлөлтийг хийх тэр уран зориг орж ирдэг штэ. Тэгвэл яг энэ муудэнд тохирсон нэгэн трендийг хэлж өгье. Энэ бол mix and match буюу янз бүрийн загвар стилийг хослуулан хөвг бүтээх аргачлал юм. Бид нэр олон төрлийн хувцсыг давхарлаж өмсөн, эсвэл шал өөр материалтай хувцснуудыг ингээд айгүй энгийн байдлаар ингээд хослуулад өмсөн байгаа хүмүүсийг хараад үнэхээр загварын мэдрэмжтэй. Янз бүрийн ямиг айгу учрыг олоод өмсчдэг гэж хэлдэг шүү дээ. Тэгвэл энэ нь загварынхны тойл бичигт mix and match гэгддэг байна. Онцлог нь бол юу вэ гэхээр color blocking хийх буюу олон өөр өнгөнүүдийн хослолч гэсэндээ хоорондоо маш сайхан тохирсон байгаа байдал. Түүнээс гадна олон давхар хувцснуудыг өмссөн ч хит хичээсэн мэдрэмж өгөхгүй байгаа нь бол mix matching-ийн онцлог байдаг. Жишээлбэл богино даашинз дээр салхины хүрэн буюу windbreaker өмсөд эргэтэлэг жакет дээр романтик уур амьсгалтай даашинзыг хослуулах. Texture буюу хээний үүрмэц хослолоор хүртэл mix and match хийж болно. Дараагийн тренд бол layering буюу олон давхар хувцсны мод, элемент. Бидний аль хэдийн танил болсон Y2K стил дээр энэхүү layering аргууд сүүлийн үед нэлээд ашиглагдаж эхэлсэн. Y2K хэм маягийг сайн мэдэхгүй байгаа хүмүүст нэмэлт тайлбар өгөхөд энэ нь бол 2000-ад оны ихэнх үеийн pop соёлын нөлөөтэйгээр загварын салбарт бий болсон стил хэм маяг гэж ойлгож байна. Өмнөх хөлөглөлтөд ч гэсэндээ Y2K хэм маягийг нэлээд олон брэнд дээр давхарсан элементтэй хослуулан гаргаж байсан боловч энэ удаа нарийн деталуудтай илүү дэгжин болсноороо онцлог байна. Жишээлбэл Louis Vuitton дээр мини даашинз болон tweed шортыг хооронд нь микслэн хослуулж байна. Мөн Fendi дээр ижил өнгөний давхрыг ашиглан намуухан дээд зэрэглэлийн мэдрэмжийг өгсөн байдаг. Мөн энэхүү layered элементээс санаа аван скорт буюу өмд шиг юу бид харагддаг өмд. Эсвэл өмд шиг өмсөгддөг гэрнээ гэрч гүйцэтгэдэг загвар бол нэлээд анхаарлыг татчихна. Тэгвэл энэ мэд хэм маягийг бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх юм бэ гэж юу? Та энэхүү аргыг баргалж шууд загварын тайзнаас ахуулаад өдөр тутамдаа туршиж үзэхэд битгий эргэлзээрэй гэж хэлмээр байна. Жишээлбэл эмэгтэйчүүдийн хувцсны шүгээнд зайлшгүй байх ёстой мини богино дресс дээр, богино платн дээр брюк өмдийг өмсөх. Эсвэл биднэрт плажны үүргийг заримдаа гүйцэтгээд өгчдөг урт сураач эсвэл урт блоус цамцнууд байдаг штэ. Дотоороо богино мини шорт өмсөд яг л юм богинохон дресс маягийн хөнгөн мэдрэмжийг өгдөг байсан. Тэгвэл энэ үйлрэлд тэрхүү урт блоусаа яаж өмсөх вэ гэхээр өргөн брюк өмдөн дээр өмсөд гадуур нь кардиган цамц эсвэл жакет өмсөж өгснөөр энэхүү layered элементийг бүрдүүлж олно. Миний хувьд иймэрхүү байдлаар Y2K стилийн элементүүдийг дагсан байгаа. Нөгөө тэгвэр мөн office core стилийн хэм маягийг гаргаж өгсөн. Их мэдчлэн та ямар стилтэйгээс үл хамааран энэхүү трендийг өдөр тутамдаа ашиглах боломжтой.
Олон стайлинг хийхдээ ижил өнгийн айтмуудыг хооронд нь хослуулах. За эсвэл хөнгөн тоорон юбок хормыг хүнд материалтай хоорондоо ялгаатай өнгөөр өнгөний контраст үүсгэснээр энэхүү аргыг сайн илэрхийлэх боломжтой. 3 дахь хэлж өгөх тренд бол максимализм буюу маш их гоё чимэглэлтэй тансаг чамын стил байгаа. Дээр дурдсан mix and match болон layered давхарсан элементийн өсөлт нь өмнөх үйлрэлээс хойш аажмаар нэмэгдсээр чиг хандлагад уран зориг өгч байна. За энэ сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр загварын салбарт өнгө нэмж буй хим маяг гэж ойлгож байна. Хит хурцтоод хоорондоо нэг цогцохгүй хэмжиг харагдах өнгөнүүдийг маш зоригтойгоор хослуулж, за эсвэл нэг төрлийн моноколороор бүхэл хувцаслахаас гадна layering элементийн санаа аваад цамцан дээр пижакн дээр ороод за мөн гадуур нь давхарлаад oversized пальто дээр нь давхарлаад мэдээж зүйл дэмэг бүс аксессуаруудыг ч бүгднгийн давхарлаж зүүхээс энэ стил эхэлдэг. За цэцгийнхээ болон геометрийнхээ нэмээд амтны хээг зэрэг хоорондоо үл цогцох мэт харагддаг хээг хослуулах. За тоор, чүүл, нэхмэл, хатгамал, гялгаар гэх мэтчлэн материалуудыг ч хойлж хэрэглэнэ гэсэн үг. Максимализм гэх энэхүү ойлголтын талаар бяцхан түүх өгөхөд 1970-аад оны уран зураг, архитектур, интерьерийн салбарт минимализмыг эсэргүүцэж хэд хэлбэрчилсэн энгийн цэмцгэр байдлаас бүр эрс татгалзаж энэхүү хэм маяг бий болсон байдаг. За тухайн үеийн хиппи хөдөлгөөнтэй цаг хугацааны хувьд таарч байгаагаас харахад ёстой л эсэргүү нөхдүүд less is more-ийн эсрэг more is more буюу хит их байх нь илүү сайхан гэдэг юм уу да тийм иймэрхүү философик гаргаж ясан байгаа юм. Ингээд энэ нь явсаар 2000-ад оны загварын салбарт ч өөрийн нөлөөгөө тусгасан байдаг. Тодорхойлбол Gucci, Dolce & Gabbana, Versace зэрэг брэндүүд энэ урсгалыг дахин сэргээсэн нь өнөөдөр зүгээр ч нэг загварын элемент биш, бүхэл бүтэн өөрийн гэсэн философитой стил болон хуурсан байна. Игэл жирийн нам гүм даруй төлөв биш, харин яг эсэргээрээ хит их анхаарал татах үйс эсвэл дүрслэх урлагийн салбарынхны гоо зүй мэдрэмжийг маш баялаг дүртүр таны стилд тохирох болов. Энэ оны хавар зууны загварын тайзыг харах юм бол өвөрмөц шидэлтэй асимметрик буюу тэгш бус шугамтай загварууд төлхөө харагдсан. Цээж хувцас, юбок, таашинс гэд бүхэл төрлийн айтем дээр диагональ шугам ажиглагдаж байна. За нэг хөлний ил гарч нөгөө нуугдсан one leg pants загвар нь онцгой анхаарал татчихсан бөгөөд за би л өмнөднийхөө нэг хөлийг нь тайраад энэхүү трендийг шууд авахд бэлэн байгаа. Bottega Veneta дээр формал буюу альпны загвартай oversize хүрэн, за цаамц гэх мэт цээж хувцастаар асимметр шидэлтэй өмдөн юбка хослуулсан нь өдөр тутамд ч шууд аваад өмсөхөд боломжтой харагдчихсан. За мөн Max Mara, Icon Studio гэх мэт брэндүүд дээр ч энэ тренд нь тод харагдчихсан. Харин танд яг миний эсрэг өмнөднийхөө нэг талыг за тайрах нь арай ч юу юм бэ? Энэ тренд бол арай биш ээ гэсэн бодол төрж байгаа бол өшөө илүү бодит амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой аргыг санал болгоё. Мэдээж дээгүүр цээж хувцсны хувьд угаасаа энэ үйлрэлд нэг мөрөө гаргасан диагональ шугамтай топууд тренди байгаа учраас дэлгүүрээс гараад л худалдан авалт хийчих болно шүү дээ. Гэхдээ та зөвхөн энэ үйлрэлд өмсөөл дахиж өмсөхгүй байх вэ гэж санаа зовж байвал би өөрийн туршлагаас бяцхан типүүдийг хуваалцъя. За гарын доор сүлбээр нь зүг бэлдээд ямар ч үнгийн хамаагүй сороочгийн цамцаа өөрийн биеийн хэлбэрт тааруулан гэрийн нөхцөлд загварчлан асимметр шидэлтэй болгож үзлээ. Тухайн өдрийнхөө ивенттэй тааруулаад өөр стилээр тийм ээ хид хідэн өөр маягаар өмсөж болохоор санагдсан. Мөн түүнчлэн энгийн шулуун юбкигч сүлбээр зүү эсвэл үсний резин ашиглаад асимметр шидэлтэй болгож болохоос гадна layering элементийг ашиглаад илүү тренди лук бүрдүүлээрэй. За харин эрчүүдийн хувьд асимметр хим маягийг ашиглахдаа миний хувийн зүгээс маш их таалагддаг нэг стил байгаа. За энэ бол Assassin's Creed тоглоомын франчайз. Тэр дундаа тус тоглоомын дөрүүдийн хувцлалтаас урам авсан. Ихэвчлэн түүхэн буюу дайчин баатрийн дүр төрхөөс ахуулаад гудамжны стил, мөн фьюристик буюу ирээдүйн. За мөн цаашлаад киберпанк хүртэл чиглэлүүдтэй холбогдож байдаг. Тус стилийн онцлог нь бол хагас бие барьсан загварууд, мөн олон давхарлсан хувцлалтаар хурд, хүч, уян хатан байдлыг илэрхийлдэг. Тиймээс хэрвээ та эрч хүчтэй ишүүд стилийн сонирхогч бол асимметрик элементтэй цамц, футболк, жоггер өмд мөн аксессуар зэргээс сонирхоод үзээрэй. Дараагийн тренд бол бохо шик маяг. За бохо буюу бохемийн
хэм маягийг шик буюу дэгжин элементтэй хослуулснаар энэ нь боохо шик стилийг үүсгдэг байгаа. Энэхүү стил нь бол өөрийнхөө маш эрхчлөөтэй. За тэгээд мөнхийн залуу насыг бэлэгддэг стилээ гэж ойлгох их зөв. Энэхүү боохо шик хэм маяг анх яаж хаанаас үүсэж бий болсон бэ гэхээр бол дахиад бяцхан түүхийг сөхөх шаардлага гарах нь 1960-аад онд Америкийн нэгдсэн улсад эхэлсэн бөгөөд залуусын дунд инх тайван хайр, эрх чөлөөний төлөөх эсэргүүцлийн соёлын хөдөлгөөн байсан бөгөөд байгалийн амьдралын хэм маягийг эрхэмлдэг байсан. Тэд тухайн цаг үеийн дайн дайчин ялангуяа Вьетнамын дайны эсрэг мөн материализмын эсрэг үзэл баримталтай байсан ба хувь хүний эрх чөлөө, бүтээлч сэтгэлгээг илэрхийлж гар аргаар будагдсан мэт солонгорсон хээтэй, бодволк мейк, заплат зэрэг байгалаас санаа авсан цэцэг навчны принттэй өмд самцыг ихэвчлэн өмсдөг байсан. За этник буюу уламжлалт болон гар урлагийн элементүүдийг хувцас загвартай ашиглах ба энэхүү хөдөлгөөн нь орчин үеийн боохо стил, байгаль дээлтэй амьдралын хэв маяг өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөнд ихээхэн чухал нөлөө үзүүлсэн гэгддэг байгаа. За ингээд хиппи стилийг илүү орчин үеийн ухаалаг бас элегант өнгөйстэй хослуулах байдлаар дахин боловсруулж боохо шик стилийг 2000-ад оны ихэнх үеийн одод болох Sienna Miller, Kate Moss нараас харж болдог. Ингээд та бүхэн энэхүү стилийг харангуут бүх л хүмүүсийн бараг тийм мэддэг өмнө нь ганц удач болов харчихсан юм стил байгаа. За гэхдээ хит нэх юм юник харагддаг. Ерөөсөө одоо юу гэх юм тодорхой нэгэн хөгжмийн салбарынхан Coachella шиг хөгжмийн одоо фестивальд зориулагдсан загвар гэж бас харах гэдэг. Хүмүүсийн бодлыг өөрчлөх загварууд гарч ирсэн байна. Valentino, Chloe, Ralph Lauren, Prada гэх мэтчлэн олон брэндүүд энэхүү боохо шик хэв маягийг шинэчлэн танилцуулсан байна. За хэрвээ танд боохо шик стилийг таалагддагч юунаас эхлэхээ мэдэхгүй байвал шууд аксессуараас нь эхлэхийг зөвлөж байна. За цаашлаад мөн блоус цаанц, угалзан хээтэй, ханцуг жилетик, цацагтай чимэгтэй, цүнх гуталтнууд гэх мэтчлэн жижиг айтмуудаас ихсүүлээд тушаад үзэх юм бол тодорхой өөрийн гэсэн онцлог хэм маягтай стил учраас энэ стилийг сонголоо гэвэл таны хувцсны шүгэ маш амархан бүрдэх боломжтой. За харж байгаачлан максимализмын аксессуарууд ч гэсэндээ энэ стилтэй гайхалтай зохицдог шүү. За энэ хүртэл бичлэгийг маань үзсэнд маш их баярлалаа. Хэрвээ та энэ мэдчлэн загварын салбарт гарч ирж байгаа шин трендүүд, стилийн талаарх мэдээллүүдийг авахыг хүсэж байгаа бол манай суваг дээр subscribe дарж за мөн бичлэг дээр маань лайк дарж өгөх юм бол надад маш их урам зориг өгөх болно.